Бүгд найрамдах Хятад ард улс 2026 он гарснаас 3 сарын дараа 2026-аас 2030 оны 5 жилийн хөгжлийн зорилт буюу 15 дугаар 5 жилийн төлөвөө баталсан. Харин уг зорилтын хүрээнд бүгд найрамдах Хятад ард улс нь экспортод тулгуурласан эдийн засгаас харин дотоодын хэрэглээнд илүү түшгэлсэн өсөлтийг чухалчлах болсон юм а. Тэгвэл бид яг энэ асуудлын талаар студид дорны түншлэл бизнесийн зөвлөлийн судлаач Ташаравдан эрхэмтэй ярилцгаж байна. Танд өглөөний төргий. Сайн байна уу, өглөөний мэнд төргий. Тэгэхээр дөнгөж саяхан бас хэдхэн хоногийн өмнө бол манай өмнөд хөршид Бээжин хотноо бүх ард түмний их хурал болж үгээр бол 15 дугаар 5 жилийн ээлж төлөвлөгөөгөө баталсан. Тийм мэдээж хятад бол ялгаатай манай хуучны төлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн систем маягаар ингэж ерөнхийдөө бол явдаг шүү дээ, тийм. Тэгэхээр ер нь энэ төлөвлөгөө батлагдсанаар нэгдүгээр тэр геополитикийн хэмжээнд өрнөж байгаа энэ үйл явдал ер нь ямар дүр зургийг тодорхой харж болохоор байгаа вэ? Хоёрдугаар мэдээж Монгол улсад энэ маань өөрөө шууд хараа бас ямар дүр зураг харагдав. За бүгдийн ардын төлөөлөгчдийн хурлаар одоо 3 сарын 12-нд өндөрлсөн. Бүгд найрамдах ард улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөг одоо баталлаа. Энэ 2026-аас 30 оны хооронд одоо хэрэгжинэ. За үүнийг ярихын тулд одоо хятадын одоо 90% хөгжлийн хөтөлбөрийн талаар том зорилтуудын талаар эхлээд товч ойлголт өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. За бүгд найрамдах ард улсын тухайд стратегийн зорилт түүнээс улаанбаалан гарсан бодлого буюу хөгжлийн хөтөлбөр тэгээд үндсэндээ богино хугацааны төлөвлөгөө үр дүн дээр суурилсан төлөвлөлт гэсэн 3 янзын одоо дэд шатны хөтөлбөрүүдийг ячдаг. Мэдээж стратегийн зорилт бол илүү урт хугацааных. За бүгд найрамдах улс 2012 онд өнөөгөө өдөртөг Си Жинпин дарга улсын нэгдүгээр хүн болсноос хойш тэр ондоо бол ерөөсөө стратегийн зорилтоо тодорхойлсон байна. За энэ нэг бол үндсэндээ 200 жилийн төлөвлөлт гэж ярьдаг. За нэгдүгээр 200 жилийн төлөвлөлтөнд дотроо 2 хэсэгтэй. За нэгдүгээр хэсэг нь юу вэ гэхээр 2021 он буюу Хятадын коммунист ном байгуулагдсан 100 жилийн ойгоор чинээлэг дундаж улс болно гэсэн зорилтыг тавьсан. За 21 онд бол энэ үндэ хүрсэн гэж тооцож байгаа. Хоёрдугаарт 2049 он буюу бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсан 100 жилийн ойгоор өсрөнгөө хөгжилтэй одоо үзэсгэлэнтэй технологийн гүрэн болно гэдэг зорилтыг тодорхойлсон байдаг. За энэ 200 жилийн зорилтын эхний хэсэг нь одоо биелсэн гэж үзэж байгаа. За хоёрдугаар одоо 2049 он хүртэлх стратегийн зорилт нь бол дотроо 2 дид хэсэгтэй 2035 хүртэлх хөтөлбөр зорилт. За 2049 он гэдэг. За үндсэндээ юу гэж яах гэхээр өнөөгийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө болвол нэгдүгээрт энэ 2035 он хүртэлх стратегийн зорилт, дид зорилт болон за 2022 онд хуралдсан бүгд найрамдах ард улсын одоо коммунист намын 20 дугаар их хурал ас одоо салбарлаад тухайн зорилтуудыг биелүүлэхийн үндсэн дээр одоо хийгдсэн хөгжлийн хөтөлбөр буюу бодлого дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр гэж ойлгол бид нэлээд илүү нөгөө ойлгомжтой болж ирнэ. За тэгээд яг уу энд одоо голдуу технологийн өндөр хөгжилт яан, ногоон хөгжлийг эрчимжүүлэн зэрэг зорилтууд явж байгаа. За яг уу зарим нэг мэдээллийн хэрэгслэр бол одоо цоо шин зорилт юм шиг мэдээлэгдэж байгаа боловч энэ бол аль хэзээний 2035 хүртэлх зорилт. Одоо тэр энэ жилийн одоо эдийн засгийн өсөлтийг 4.5-аас 5% хооронд хэлбэлцэлтэй байлгана гэдэг зорилт хүртэл бол ерөнхийдөө 2035 он гэхэд 2012 оноос эдийн засгийн өсөлт нь GDP нийт өсөлт нь одоо 4.5-аас 5% өссөн байна гэдэг зорилтын хүрээнд л явж байгаа агуулга байгаад байна. Тэгэхээр энд бас нэг сонирхолтой зүйл нь Хятад бол өөрөө дэлхийн хамгийн том худалдаа авагч бас хамгийн том үйлдвэрлэгч шүү дээ, тийм. Тэгээ нэг талаас хамгийн том аппетиттэй оронч гэж бас тодорхой. Тэгэхээр одоогийн энэ шинээр гаргаж байгаа 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг ер нь 2030 он хүртэл харахаар дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчээсээ одоо хамгийн том дэлхийн зах зээл болох тийм амбиц ер нь тэнд дотор байж байгаа гэж харж болох. Тийм. Ерөөсөө сая энэ жилийн зорилт бол шууд утгаараа бид нар тооноос чанар руу шилжиж гэдэг рүү. Одоо энэ одоо үйлдвэрлэл, хэрэглээ, худалдааны экспорт, импортын хувьд ч гэсэн тооноос чанар руу шилжиж. За яг таны хэлсэн шиг за 8000 оноос дээш орлоготой Хятад одоо гэр бүл гэж үзвэл тийм ээ 400 сая гэр бүл байна. За манайхаар бол 4 саяас дээш орлоготой. За нэг англи бол өндөр орлоготой түүнээс дээш орлоготой бол 100 сая өрх байна гэж байгаа. Тэгэхээр 400 сая өрх гэдэг бол одоо дунджаар 800 сая хүн шүү дээ. Тэгэхээр нийт хүн амынх нь 3.2 байгаад байгаа. Хамгийн багаар тооцоход
Мэдээж яг хоо өндөр наснууд тодорхой үрхийн бүртгэл нэг хүнээр тооцогдоод явж байгаа. Дунджаар бол нэг үрх болон 3 хүн гэхээр нэг ойролцоогоор 800 орчим сая хүн дундаж давхаргад орцсон байгаа даа. Эдгээрийн өсөлт хэрэглээг бол төлөх үү. За энд нарийнчлал ерөнхийдөө яг олон үнцэг олон янзаар нэг зүйлийг та маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө гарсан боловч дэлгэрэнгүй хувилбар нь бол гараг байгаа. Олон нийтэд хүрээгүй, судлаачдын гар дээр хүрээгүй байгаа. За яг уу улс орнууд бол нөгөө дипломат шугамар бол өсөлтөд тавихад бол өгж байгаа гэж би сонссон. Тэр үрээнд нэлээд наривчлаад үзэж болно. Гэхдээ үндсэндээ дэлхийд дээр бол хэрэглээнийхээ дотоод хэрэглээгээ өсгөх зорилттой тавьсан учраас нэг 7 чиглэлийн эдийн засгийн бодлогын өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаа. Нэгдүгürt бол уламжлалт салбар тэлэх үнийг агсан түвшинд нь гаргах. Уламжлалт салбар гэдэг бол угаасаа ойлгомжтой ган нефт одоо хүнд аж үйлдвэрийн салбараа хэлээд. Хоёрдугаар шинэ салбараа томруулах зах зээлжүүлэх гэдэг. Энэ бол нөгөө ялангуяа нөгөө өндөр технологийн биотехнологи болон батарей чип үйлдвэрлэлийн чиглэлээ хэлээд. Гуравдугаарт өндөр технологийн одоо энэ үүнийг хөгжүүлсэн бол өндөр технологийн бие даасан байдлын инновацийг бэхжүүлэх гэдэг. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс болон Тайвань, Япон, Өмнөд Солонгос, Европын холбооны улсуудын технологиос хараат бусаар хөгжих асуудлыг тавьсан байна. За дөрөвдүгээр технологийн инновацтай компани үргийг дээшлүүлэх. За та түрүүн бас ярианыхэнд дурдсан. За Бүдэн Хятад улсыг бол одоо яг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтай улс гэж хэлэхэд яг манай хуучин 90 оноос өмнөөсөн тогтолцоо Варшавын гэрээний орнууд шиг тэр хуучин төвлөрсөн төлөвлөгөөт системтэй орон гэж хэлэхэд их хэцүү. За 1978 оноос хойш Дэнсяфтны өөрчлөлтийн бодлогоос хойш бол Бүдэн Хятад улс илүү Зүүн Азийн хөгжлийн загвар буюу холимог явуулдаг. Төрийн онцлогтой капитализм. За энэ нөгөө Зүүн Азийн хөгжлийн загвар төрийн онцлогтой капитализмын үндсэндээ санаачлагч эхлүүлэгч нь Япон шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа эхлээд ган дараа нь усан онгоцны үйлдвэрлэл тэгээд өндөр технологи хөгжүүлсэн энэ загвар. Үүнийг бол яг Японы энэ загварыг бол маш амжилттай хуулсан улсууд нь бол Өмнөд Солонгос дайчилгааны капитализм гэж нэрлэж байгаа тийм ээ. Тайвань арал байгаа. Чанкашиг үед бас яг л хулбарлаад явсан. За 78 оноос хойш үндсэндээ энэ төрийн онцлогтой капитализм болон дайчилгааны капитализм зэргийг холиод нам төвтэй төрийн онцлогтой капитализмыг хөгжүүлж байгаа улс бол бүгд найрамд Хятад улс гэж ойлгох хэрэгтэй. Нэрэн дээрээ Хятадын онцлогтой социализм байгуулж байгаа боловч энэ бол төрийн онцлогтой капитализм буюу Кейнсийн онолын үзэл санаа суурин дээр эдийн засаг талаа явж байгаа. Мэдээж улс төр бол одоо Марксийн сурвал Мао Цзэдуны үзэл санаа одоо энэ дээр чиглээд явж байгаа бах тийм. За тэгээд 5 дугаарт бол хэрэглээг дэмжих. Та хэлсэн энэний бол гоц үзэл санаа нь бол одоо дэлхийн хамгийн том хэрэглэгч улс болох. За үүн дээр эрэлтийн талдаа болохоор эрэлтийг үсгэхийн тулд ажлын байр орлогыг нэмнэ. Нийлүүлэлт талдаа 7 дугаарт үйлчлэгээ өндөр үн бүхий худалдаа авалтыг дэмжих. Иймэрхүү бодлогоодыг зарласан байгаа. Тэгээд яг өндөө бол одоо 250 тэрбум йоны бонд гаргаж хэрэглээг тэлхийн тулд 100 тэрбум йоны хувийн хөрөнгө оруулалт бол өрхийн хэрэглээг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан байна. Тэгэхээр бас яг геополитикийн өрөөнөөс аваад үзэхээр одоо бол Америк нэгдсэн улс Хятад хоёр чинь 1-2 дугаар эдийн засаг дээр бол тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр эдийн засаг нь бол өөрөө нэлээд бас завгүй одоо дайн байлдааны ажиллагаатай үз тараад ингээд яваад байдаг. Гэтэл урт хугацаанд энэ маань жоохон туйлдах шинжтэйж болж магадгүй юм шиг тийм. Гэтэл Хятад бол яг энэ хугацаанд бол өөрсдийн 15 дугаар 5 шиг төлөвөө батлаад за өөрсдийн амбицаа тодорхойлоод ингээд явж. Тэгэхээр ер нь геополитик яг энэ тоглоомд ер нь хинэн цаг хугацааны явц илүү давуу байдалтай байхаар харагдаж байна. За дэлхийн эдийн засаг худалдааны сүлжээ бол нэгэнт интеграцлагдсан. За энэ тоглоомд бол ялагч гэж байхгүй. За хоёлоо охирогч байна. За ялангуяа одоо гол амбиц маргааны их үүсвэр бол одоо Трампын вершн 2-ын үед бол ерөөсөө худалдааны нэгдүгээр худалдааны алдагдлаа багасгах, хоёрдугаарт Америкаас гараад явцсан үйлдвэрүүдэд буцаж Америкийн газар нутаг дээр аваачих. Тэгээд нэгэн тогтоосон технологийн ноёрхлоо хадгалах гэсэн Америкийн төлөв амбиц байдаг. За Хятадын талд болохоор экспортын зах зээлээ хадгалах, технологийн одоо хоргийг сулруулах, тэгээ стратегийн нөгөө үйлдвэрлэлээ хамгаалах гэх энэ зөрчилтөө тоглоомор тоглоод байгаа. За энэ тухай ярих юм бол ингээд яг
богино хугацаанд бол илүү Америк хохирох магадлалтай. Худалдааны дайныг ингээд явбал за дунд урт хугацаанд бол хоёулаа хохирох магадлал маш өндөр байгаа. За яагаад Америк яах вэ гэхээр одоо сая бол нөгөө хятад тавиад байсан Трампын тарифын оргийг дээж шүүхээс нь одоо хууль бусаа гэж цуцалчлаа. Трамп буцаагаад 1974 оны Америкийн худалдааны хуулийг гаргаж ирээд тэр 301-р заалт буюу одоо алтны хөдөлмөрлөлт эрхэлдэг гэсэн заалтаар одоо шинэ хориг тавих гэж байгаа шиг байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Америк энэ мэтлэн хориг арга хэмжээ хятадын экспортод тавиад байх юм бол хятад дөрвөн чиглэл рүү үндсэндээ экспортоо чиглүүлнэ. За нэгэнт одоо 2021 оноос эхлээд ASEAN-ы орнууд хятадын хамгийн том худалдааны түнш болцсон байна. За дараа нь бол одоо Европын холбоо, Австрали, тэгээс Өмнөд Солонгос, Япон одоо бараг 6 дугаар Америк орж ирж байгаа учраас энэ төлөлт илүү ASEAN-ы орн руу илүү төвлөрөөд 2 дугаар Төв Аз руу бүс баа замын бүтээн байгуулалт нэгэнд хийгдсэн одоо Казахстанаар дамжаад урд хойд коридорууд нь явцсан байгаа Төв Аз руу. 3 дугаарт Европ руу, 4 дугаарт нөгөө БРИКС гэж яригдаад байгаа улсууд дэлхийн өмнөд тагасын улсууд руу экспорт нь илүү чиглэлчих учраас юу вэ гэхээр Америкийн хувьд нэг том худалдааны түншээ алдах магадлалтай. Буцаагаад үүний тулд нөгөө хариу барихын тулд хятадууд бол хоёр зүйл дээр богино хугацаанд Америкт нөлөөлдөг. Нэг нь Боингийн хилцээр. За энэ бол онгоц үйлдвэрлэл, автомашин үйлдвэрлэл, сансрын технологи бол Америкийн аж үйлдвэрийн гол цөм. Тэр тусмаа онгоц үйлдвэрлэл бол ерөөсөө шууд орлого олдог том салбар. Хоёрдугаар Sharp Urtsk. Sharp Urtsk-ийн нийт дэлхийн хэрэглээний 60-аас дээш хувийг жилд одоо 100 сая тонноос дээш импортыг хятад улс өөрөө авж байгаа. За яаж байгаа вэ гэхээр энэ нөгөө богино хугацаанд бол Boeing Sharp Urtsk-ийн худалдаа авалтыг зогсоосноор Америкийн завсрын сонгуулиудад илүү их нөлөөлдөг. За энэ намар бол завсрын сонгуул болж байгаа. Тийм ээ. Тэгэхээр буцаагаад Трамп одоо сарын дараа ирэх гэж байгаа шиг байна. За энэ өрөөнд одоо ямар ч байсан би бол эвлэрэх байр суурь баримтлах байхаа гэж аль алийг нь харж байгаа. Буцаагаад урт хугацаанд хятад Америкийн Sharp Urtsk-ийн экспорт дээр авах болоод импортлохоо болоод цаана хоёр том зах зээл байна. Бразил, Аргентин. Тийм ээ? Бразил, Аргентин байгаад байгаа. Тэгээ бусад юунууд нь бас ингээд ялангуяа Бразилд бол хятадууд Sharp Urtsk-ийн зах зээл дээр эн чинь маш том хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна, тий? Тэр геополитикүүднээс аваад үзэхээр урт хугацаанд бол хоёр тоглогчийн үед аль аль нь хожих бол магадлал том бага. Өөрөөр хэлбэл энэ тоглоом дээр хожигч бол байхгүй. Харин хин яаж тухайн цаг мөчөөсөө илүү ашигтай ажиллах вэ гэдэг л гонтол нөхцөл харагдаж байгаа шиг байна. Тэгэхээр түрүүн бас яг асуухыг хүсчихсэн нэг асуулт маань одоо ер нь ингээд яг энэ төлөвлөгөө, энэ бүх хятадын шинэ стратеги, амбицыг ингээд харахаар мэдээж манайх бол хамгийн том хилэлж байгаа газар нутгийн хувьд улсын хувьд бол ялтчгүй Монгол улс байгаа. Тэгэхээр манай улсын хувьд ер нь сорилтууд юу гарч ирэхээр вэ? За нөгөө төвөр давуу болон сул тал нь юу вэ? За бүгдийн хятад улс 2060 он гэхэд бол одоо нүүрс төрөгчийг саармаг улс болно гэсэн зорилт тавьчихад байгаа. За яг одоогийн байдлаар бол манайх өнгөрсөн жилийн байдлаар 90 сая орчим тонн нүүрс экспортлоо. За үүний одоо бараг 70 гаруй хүн тийм ээ. Коксч нүүрс бараг 70 сая тонн орчим коксч нүүрс байгаа. Тийм учраас юу вэ гэхээр за эрчим хүчний нүүрсний экспорт бол цаашдаа багаснаа. Энд чинь одоо хүнд аж үйлдвэр, химийн үйлдвэрлэлээ хөгжүүлэн, улам сайжруулна гэсэн бодлого явж байгаа учраас коксч нүүрс хэрэглээ бол төдийлөн буурахгүй. Тийм учраас манад одоо нэг тийм хүчтэй цохилт бол харьцангуй ирэхгүй гэж байгаа. За дээр нь юу вэ гэхээр харин ирээдүйд нүүрс үйлдвэрлэх явцдаа хэр байгаль орчинд ээлтэй байгаа вэ гэдэг байдал процесс нь илүү чухал болж ирэх учраас бид нар үүнийг илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Дээрээс нь түүхийн угаагаагүй нүүрсний экспорт бол үндсэндээ 2035 оноос хойш нэлээд одоо хүндрэлтэй болж ирнэ. Тийм учраас бид нэгдүгürt анхан шатны 1-2 дугаар нүүрсний тухайд бол 1-2 дугаар шатны буюу тэр нөгөө угаах, боловсруулах ч үгүй тийм ээ ядаж хогийн класс нь салгах тэр үйлдвэрлэлээ тоосчлтыг буургах тэр зэргийн үйлдвэрлэлээ багасгахгүй бол биднэрт бол нэлээд эрсдэл үүснэ. За нэг зүйл нь юу гэхээр арт түмэн хэлдэг одоо олон нийтийн зүгээс бол нүүрс болон уулуурхаан бүтээгдэхүүн маш их хэмжээгээр экспортлоод байна. За одоо яг үндсэн одоо ашиг нь хайчиж бай гэдэг. За нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 90-40 сая тоннонд бараг өмнө нь бид нар мөнгө аваад урчилж аваад янз бүрийн төсөөл хөтөлбөрүүд одоо зам гүүр барих болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тараацсан
түүнийхээ өрөнд өгж байгаа энэ оптик нүрс шүү гэдгийг та бүхэн илүү сайн ойлгох хэрэгтэй. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр чип үйлдвэрлэл, сансрын технологи, робот үйлдвэрлэлийн чиглэл илүү хөгжих учраас алт, жонш, газрын чухал элементийн хэрэглээ хятадын хувьд маш өндөр өснө. Гэхдээ хятад бол газрын чухал элемент болон жонш нийт тухайд бол өөрөө маш том үйлдвэрлэгч улс гэдгийг нөөцөөдтэй гэж анзаарах хэрэгтэй. За манай улс бол 3 дахь түвшин бодлоготой олон талд гадаад эдийн засгийн бодлоготой улс. Гэхдээ энэ олон талд гадаад эдийн засгийн бодлогын зөвхөн нэг чиглэл нь бол Зүүн Азийн аж үйлдвэр худалдааны сүлжээнд манай улс нэгдэж чадах уугүй юу гэдэг энэ ойлголт, энэ асуулт байгаад байна. За үүний тулд бидэрт нэгдүгээрт үндэсний капитал буюу тэр нэг хөрөнгө хоримтлалаа бий болгохын тулд яа харахгүй бид нэр энэ уул уурхай түүндээ уул уурхайгаа солонгоруулах. Одоо дан ганц одоо нүүрс тэр тусмаа коксч нүүрсний экспорт дээр тулгуурсан эдийн засгаа цаашлаад бид нэр алт олборлолт тэмээ жонш үйлдвэрлэл боловсруулалт газрын ховор элемент рүү орхоос өөр аргагүй болчиход байгаа. Тэгжээш нэгдүгürt уул уурхайгаа бид нар солонгоруулна. За хоёрдугаар ерөн Зүүн Азийн хөгжлийн загварыг хараад байхаар үндэсний капиталаа хүн ам ихтэй нь бол тариа будаа тарьдаг нь бол нэг бол хөдөө аж ахуйн экспорт дээр нөгөөх нь болохоор бөөний үйлдвэрлэл дээр. Энэ нэг хүн ам олонтой улсууд үйлдвэрлэл дээр түшгэлж эсвэл далайн портын эдийн засгаар төлөвлөж анхны капиталаа хоримтлуулад хоёрдугаар заавал өндөр технологи руу ордог. Тийм учраас манай улс ч гэсэн энэ систем рүү яваад өндөр технологи хөгжүүлэх. За Солонгос, Өмнөд Солонгос, Хятад, Япон, Америкийн нэгдсэн улс, Европын холбооны улсуудтай хамтарч хөгжүүлэх. Дараа нь хөдөө аж ахуйн экспорт, аялал жуулчлал гэсэн салбарууд руу орохгүй бол манай хөдөө аж ахуйн нөөц боломж гарц экспорт нөөцийн хувьд томсдолтой шүү гэдгийг сайн ойлгоосаа гэж босч байна. За нэг баярлалаа. Бид дорны түншлэг бизнесийн зөвлөлийн судлаач Даш Шарвдан эрхэмтэй ярилцлаа.